Professor, ist das gutes Bergkristall? Ноёнтон профессор. Их сайн болор олдох шиг боллоо. Sehr gutes. Тийм байна. Их сайн. Чимдээ. Ой. Хямцаг гэж юу вэ? Чи өлсөө юу яагаад хямцаг идмээр санагдав? Хооны нэр биш ээ. Чи доолж бай. Тэг гуа сайхан бүсгүй. Энэ хямцаг болсон дүмний үемэн дундаас хайр тиха хэдэн өдөр ирээд олсонгүй хич битсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Мэдлээ. Олон янзын юм холилдож хутгалтахаараа хямцаг болж байгаа нь тэр. Ах соо. Чимээ. Good. Максай. Сайн. Юу гээд байна хөө? Бас л эдний чолоо байн гинэ. Өдөрхөн л эрдний чул олж байгаа хаа. Сайхан загнаад ирэхээр мөд уцдаг бол ачдаг юм. Өнөөдөр байрнаасаа их олдсон шүү. Эртхэн буцъя гэж хэл. Тэнгэр муудах нь байна шүү. За. Макса, яав, юу болов? Би чинь зүгээр үү? Зүгээр тимээ явууллаа. За тимээ яах вэ? Их ороо тимээ байгаа юм. Энэ харанхуйд заяа нагдахгүй тэр чи. Миний тимээ гонааж. Би яах вэ? Явгаа. За, явж. Ist gut. Das Wetter war das wieder heute. Гэрэл ямар сайхан юм бэ? Өнөөдөр их хүйтэн байна шүү. Тийм байна. Чимээ. Good. Чимээ. Сайн. Асол эрдний чулуу юу? Чамайг чолоноос илүү сорогтой сайн хүн гэж байна. За, яшигда. Би стот хле гэж бодлоо шүү. Ханаас төрхөлтэй. Jetzt ist es in Berlin noch Tag. Одоо Берлинд эрт байгаа юм байна шүү. Оройн 3 цаг болж байна. Хоор хүзэн дуурмаа ч юм. Та нар одоо шагдруугаан тэмээг яа гэж бодож байна да? Чи унтж байна уу? Гүй. Саадуу чи нөгөө хайрцагаа дуургаад эхлэх шигтэй. Тэгшгэл л болоо. Эднэр маань өнөөдөр
Яагаад ингэж ороод ирээ юм бэ? Харин хахан тэнгэр маань хэсэг монч ширвэсвэ дээ. Гоо өнөөдрийн хүрээнээс ирсэн бичгийг аваач одох уу? За үнтэй дээ. Маргааш л бол. Цолоо төөх гэж ингэж төв бодож явдаг улс байх гэж. Хамаг мөнгө хөрөнгөн бараад л. Бус савдгийн хорлолоор л хүн юм болчдөг юм бах та. улс юм да. Хүнд гэмгүй их тусархаг. Хүний чанараараа мөнч сайн улс юм байна шүү. Эсвэл нэрлэхүүч улс юм уу? Ядны гадны өөр орны улс гээд юу аха. Ер нь монголчууд хүний өөрийнгүй их зочломтгой гэдгийг. Бидний анхандаа нэмэх мөнгө авах гээд шунаад байна гэж бодсон. Тэгсэн чинь биш ээ. Эд юм бүхнийг зоосны нөхөр харж сураагүй гайхалтай. Харин тийм их гайхалтай. Тэгээд энэ амьдарч байгааг нь хараач. Би заримдаа дотроо эднийг их өрөвдөх. Эдэнд малны мах, арис сүү гурав байвал өөр шаардлагадах юм аа. Хүн нь малнаас түнч баг ялгаатай гэж. Ялгаа нь гэвэл малных нь арисны ус гадагшаа харсан. Эдний өмссөн хувцсны нүс дотгошоо харсанд л байна. Их л зориг төсвөртэй улс гэж бичсэн байдаг. Тийм байсан гэх улмөр даан чалгадаа. Одоо тэгээд энэ Монгол улс ч гэжтэй ёстой хөгжсөн улсын дэргэд юу ч гэхэд мохож гүйцчилдээ. Ганцхан газрын баялаг ихтэй тун сайхан юм да. Und die Viehzucht? Ein großes Territorium. Малын яга талбай ихтэй нэг сэхэд сэргээд авах юм болж хөгжиж болохоор нь шүү. Хөгжихтэй ч мөн хол байна да. Хүн аман цөөнтэй эднийг өөдөн татаад улсын улс болгож хүний хүн шиг амьдралтай болгоё гэвэл лав 100 жилийн идэвхтэй ажил хэрэгтэй. Идэвхтэй шүү. Was meinen Sie? Яан гинэ. Арайч урт байна. Урт гинэ. Чи харал да. Маллаасаа ялгаа нь юу байна? Энэ бол юу ч хийж, юу ч сурч чадах сайхан сэтгэлтэй сэргэлэн ирдэ. Юуны өмнө эдний зүрхэнд үндэсний үзлэгийн галыг ноцоож өгөх хэрэгтэй юм. Нүдний харцыг хурц болгож өгөх хэрэгтэй. Чийж ойлгохгүй л байгаа бахаа да. Би ойлгож байна. Юу гэвэл та бид хоёр Германы нэртэй том хүйзний өмнөөс эдний нөөцийг сорох гэж явхад энэ улс биднийг тэмээнийхээ нүд шиг амгалан зөөлөн нүдэрэн харж зочлож байгааг нь өрөө үдмээр шүү. Макса. Энэ юу гэдэг вэ? Намайг л гоочлоод байна. Би чамд дараа сумын ярин. Чимэд чи онт. За. Чимэд юу гэдэг вэ? Энэ орой болсон хойно унтахгүй яагаад гэж байна? За унтъя да. Тэгээд тэр чулуун зэвсэг зэрлэг улс гэдэг чинь бидний биз дээ. Монголчууд малтайгаа адилах юм гинэ. Чимдээ. Чи бидгээ ор. Будов санаанаас тэгэж хэлсэн юм. Тэр улсыг хүн ардтай доромжилж байдаг. Сайн санаа гэж би дуулаагүй юм байна. Жишээ нь чи ямар байна? Би яагаад хамгийн наад сайхан чи өөрийнхөө олсон бичиг өсгөд мэдэхгүй байна шүү дээ. Тэгэхэд харин би миний бичиг эрдэмгүй байх манай төр улсад ямар хамаатай юм? Их хамаатай. Бидний түүж байгаа энэ чулуу хүдэр хаанхын баялаг вэ? Энэ үү? Ханга дэлхийн баялаг. Max, Макс, наашраач. За. За явхаа болсон. Ажил нурсан. Юу болов? Биднийг буц гэж Берлингээс яаралтай дуулж байна. Яагаад тэрв? Монголд ховсгал гарчээ.
гарлаа гинэ. Шилж явсан зам нь хувьсгал. Түшиж байгаа улс нь Орос. Эд Оросыг түшээд юу болох бол да. Оросын пролетарын хувьсгалын нөлөө Монголд хандаж, Оросын тусламжтай хувьсгал гарч манай гэрээ хүчингүй болсон учраас түргэн буц. Макса, юу болов? Чимдээ бид явах боллоо. Би ч билээ. Гүй. Бид бүр нутагтаа буцах болж байна. Ухаа. Цаагаа өөхөө. За, Гэ цаа дууч юу гээд байгаа юм бэ? нутагт нь сүйд болсон юм байхаа. Явна буцсан л гэж байна шүү. Өчигдрийн ирсэн бичгийг авснаас хойш энэ өндөр нэг л биш болсон юм. Орон нутагт нь зуд болсон юм байлгүй дээ. Мэдэхгүй. Янз бүрийн юм яриад байна шүү. Чимдээ наашир. Яма хэнхэнтэй амар. Уулын чулууч амраг. Einen Moment. Bitte einmal. Chimit und mich. Та бид хоёрын дургийг нэг аваад өгөөч. Дурсгал болж үлдэг. Битгий хөдлөөрэй. Автоо. Анхаар. Good. Их сайн. Ок. За, саяава тарцгаагаарай. Чимдээ баяртай. Auf Wiedersehen. Баяртай. За, саяава тарай. Auf Wiedersehen. Замтаа саяаваа. Эцэн харин ацаг хөлсөн дээр гомдоохгүй өчтөг гарсгалтай улс юм аа. Тийм юм аа. Эд их олзоолчхол тэр үстэй. Эдний ашиг олж чи мэдэхгүй юу л бол доо. Та намайг унаав гэдэг. Ээж маань Итгэн гэрлүүлж дүших тулах гэртэй болъё гэжтэй. Энэ ч их хүний боддог бодолтой. Гэхдээ чи тэгээд ер нь хэний шагдруугаа. Манай Монгол улс чинь улс шиг улс байд. за чи юунд тэмээ гэхээр ямаа гэд байдаг хөхт вэ? Манай улс чинь хаантай бол хаантай, харцтай бол харцтай. Улс шиг улс байхгүй юу? За мордгоо. За явлаа. Та сайн байв уу? Ээж нь хүүгээ санаад Ичээ. Итгэв л да. Алив. Ми чинь би өөр идэж. Ичээ. Та чинь яагаад ганц гэрээрээ үлдчихээ? чамаа явснаас хойш маш харахаа мэтэнгүй болсон шүү хүн. Ингээд лайлын харамдаг сахиж үлдлээ шүү дээ. Тэгч болоо да гэж би бодсон юм аа. За гайгүй дайж. Чиг мэд онцгой ч чамд гомдсон байх уу? Минь цайл яваад ирснээс хойш миний хүү
Жигмэд онцонхойгоо гаргадаж адууг нь харж өгье гэж гуй да. Би тэдний адуу гуйж маллахгүй ээж. Харин өөр юм гуй. Одоо тэгж амь зоохгүй шүү ээж. Яаж юм зөв гэж. Тагаагүй харж л байгаа. Монгол улсын хамаг хүн элдмэн мандуулан ард нийтийн эрх чөлөөтэй эрхээрэн бүрэн хүмүүжин жаргана гэвэл ард олноос сонгогдсон үнэхээр итгэлтэй засгийг байгуулах хэрэгтэй. Ард олноос сонгогдсон үнэхээр итгэлтэй засгийг байгуулах хэрэгтэй. Тэгээд байгуулж чадвага засаг нь альвэ? Альв? За энэ тусгүй ёсорхол чинь юу гэлээ? Бичиг заах багш болж намайг шавь оруулж аваач ах минь. Чимэд минь муу ах чинь нүд муудаж юм харахаан болсоо. За тэгээд чи чинь жил шахуу хадуулаар тэнэж ол зомог ихтэй юу да. Цөөхөн янчаа олсон. Ямай даа өмнө. Би ч гэсэн чамайг байхгүйд адуу оторлох хүнтэй болсон шүү дээ. Болж тээ. Би ч түмэнд нүрэн бараагүй байна. Та нарт зүйдгүрийн эрдэм дэлгэрүүлэх ардын чин засаг туслах нь яага. Аваа та яаж вэ? Миний тэжээсэн гөлөг намайг амьдаар мөн шиншилж байна. Тэр муу чимэд хүртэл үнрийг авчгаад бичиг эрдэм сурна гэж авдаг байх шүү. Чимэд үү? Өгсөн хойно монавшиг шивайц. Хилээ мэдхгүй байж. Бити амтны дог бол. Зүгээр. Хамаг учирд. Энэ чавд тарвах чиний хүү. Чимдэд бишээ. Чиний хүн шиг миний үгийг дуулж байна. Их удаа явбуу. Ихсээ. Нэг жил амархан өнгөрч байгаа биз? Хоног тоодоогүй хүнд чи амархад өнгөрдөг байж. Чи тоолоо юу? Үгүй ээж чи яага? Муу ээж минь. Намайг их санжээ. Ихгүй яах. Чамайг байхгүй би хаяа очтгий. Ээж чинь гэрээ мод авах мөнгөтэй ирнэ гэж их яддаг. Гэрээ мод уу? Гэрээ мод жах болно л доо. Харин би чамд нэг сони юм үзүүлье. Ямар байна? Адилхан байна уу? Адилхан байна. Яасан адилхан юм бэ? Яг шүү. Яг байлгүй яах вэ? Би юм чинь би ингэж нэг зуруулах юмсан.
Үгүй гараараа зурдаг юм шүү дээ. Гурван хөлтэй юмар л юм болгочиход юм. Уг нь чи тэнд байсан бол энэ хэлмэрчийн оронд ингэ зогсоод хоёулаа Энэ нь юу гэж байгаа юм болоо? бүүн. Бодвол намайг л магтсан байх. Бид хоёр уншиж мэдэхгүйгээс хойш муулсан чинь билүү? Яаж мэдэх вэ? Ай зэрмэ. Ягаад таны усны зах дээр ирээд байгаа юм бэ? Явахгүй юу? Ирээд байгаа чим алгалдаа гөрсдгөө. Эгэж. Таараа дэндүүлж байгаа юм биш үү? Яа нэг яах вэ? Чамд хамаагүй. Их чин ганц өдөр хэрэглээд өгье гэж гуйж авсан марыг 3-4 хоног удаална гинэ. Тэгнэ хамаа гойлох чинь. Эзэн юм мэдэж эргэн усаагаа шитгэе. Шагдаргаа. Юу болж байгаа юм бэ шагдаргаа? Сайхан бол доо. Цаг зүүн болж байгаа цагт мөнгөтэй хүн авдаг л мар доо. Хөөе яа самунд ицэн. Чин морийг авахгүй юу? Харин ээ. Телмар юм да. Ээдэ чи мэд. Сайн морч хэрэгтэй дээ. 11 гээд үзэх үү дээ. Тэгээд 11 янчаан. Чимэд бай. Жаач юм. 11 янчаан 50 мөнгө. 11 янчаан 50 мөнгө. 11 янчаан 50. 11 янчаан 50. 11 янчаан 50 мөнгө. Хоёроо. Иски хийх газар нохоо хэрэггүй гэчээ. Энэ муу чимэд энд юу хийж байгаа юм бэ? 11 янчаан 50. 13 янчаа. 13 янчаан. 13 янчаан. 13 янчаан. 13 янчаан. 14 янчаан. 14 янчаан. 15 янчаа. 15 янчаан. 16 янчаан. 16 янчаан. тэр 16 инчэн гээд байгаа залуу энэ нутгийн хүн үү? Тийм ээ, чи мэд гэдгийг. Аян хүн үү? Гайгүй хоосон хүн. 16 янчаан. 16 янчаан 50 мөнгө. 16 янчаан. 17 янчаан. 17 янчаан. 17 янчаан. 17 янчаан. Хуула. 17 янчаан. 17 янчаа 50 мөнгө. 17 янчаан 50 мөнгө. Тэр баян хүн гэлөө. 17
Тийм ээ. Энэ хошуундаа тэргүүн баян гэгдэж яваа чи Данзангийн ганц хүүтэй. 17 янчаан татмын. 18 янчаан. 18 янчаан. Табуула. Бөө. Дөрөв хөлтэй адгууслыг наад шиг хэдэрлээ. 18 янчаан шүү. Бол бүрсэд минь ад дуус гэхэд ийм хүн мөрөх гэж. 18 янчаан. 18 янчаар 50 мөнгө. 18 янчаан. Амаг учир нь адгуусандаа байгаа юм биш ээ. Энэ ямар ичтэй мөр болоод ингэж байна. Эд шидэнч моринтой биш баха. Бүрсэд энэ чинь улаан мөнгөгүй чамайг чулуу хөлгөж байгаа юм биш вэ? Харин яг тэгвэл зүйд боллоо шүү. Уул очих цус. Хаалх юмгүй олны дунд шившлийн авахдаг. Хэрвээ гаргаад тоолчвол би дийлэгдсэн болно доо. 19 янчаан. 19 янчаан. 19 янчаан. Хэрвээ чулуу хөлгсөн байвал яа? 19 янчаан. Цусыг элбэд нүдчихгүй. 19 янчаан. Хүш цэрмаа дуулчих. 19 янчаан. Чинтэй болвол 19 янчаан. чи чадах гэж байгаа юм бол одоо орхичод явчих. Тэд чинь чамайг элбэж байна. Буула шүү. За дуулан чамд ийм үг зааж өгөөж болов уу? Буяа ханастай. 20 янчаан. 20 янчаан. 20 янчаан. 20 янчаан. Зүрхийн хөтөл дээш нь шид. 22 янчаа. 25 янчаан. 25 янчаан. Чамд хүн байна. 25 янчаан. 25 янчаан. 25 янчаан. 25 янчаан. Буула. Эй. Хоёр. Буула. Хаа үгүй. Багаа. Чи яас их мөнгөтэй хүн бэ? Чи мөнгөөр зодох шивтэй. Болоогүй гэж чи яагаад өгч байгаа юм? Үлгүй буудаа гэдгийг хэлсэн шүү дээ. Өгтөж яадаг. Айцгаа нэгтээ. Айцгаа. 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 Айцгаа нэгтээ. Манай улсад хүн дарлах ёс устж байгаа юм шүү. Айгүй та нар удахгүй мэдэх болно. Энэ хаан хэнгэж юу? Манай гошуунд ирсэн ардын засгийн төлөөлөгч. Гургай. Миний фермер ямар байна? Эртээс ам тавьж байж авсан шүү дээ. Манай төлөөлөгч байгаагүй улч чи өдөө чороо хөдөлгөж явах болов. Аваа хүүхэд байсан бүр болохон байжээ. Муу эцэгч нь байсан бол чамайг дэ. Сайшир. За. Бас л нэг чухал ажилд яваад ирдэ. За. Дардын засгийн бичгүүд үү? Тийм ээ. Баруун 3 отогт хүрэг. Багсаргай. Ой. Ёрнийн ардын ман засгийг дотор нь зөвшөөрөхгүй байгаа бол бэрсэр байх шиг байна шүү. Тийм ч ус байж магадгүй. Тийм улстай арилтвал яах вэ? Юу яах вэ гэж? Гэвь цөмийн нааш нь хойгод ирэх юм бол гэсэн юм л за. Яах гэж? Яах вэ? Эртхэн цөмийн устгачихгүй юу? Тэр болохгүй. Оройтохгүй биз. Чиний мордглоор итхэн шиг байна. Түргэлж үз. За.
олныг захирах тушаах их мэдэл тамга тэмдэг нь та бүхэнд л байсан шүү дээ. Наанар минь битээ бачимдацгаа. Бас ч цаг тийм ч их оройтойгоо байгаа гэж би боддог шүү. Хүн ирлээ. Тайвширцгаа. Тэгвэл та энэ бичгийг хүлээж авснаа. Нотлох бичиг шийдгэж өгнө биз? За тэгье. Хэмэд хөө зарлах хийж яваа хэрэг. Тийм ээ. Таны нүд их муудчээ дээ. Би чимэд байна. Чимээ та яасан хоол айлтж явах юм бэ? Ёсчлон гүйцэтгэе гэж байна гэж хэлээ. Эдний цугларч байгааг очиж энэ мөч хөтөр харцдаг том муута. Чонноос дутуугүй шүрмэлсэн санаатай нохой байгаа юм. Эгвэл энэ чөтгөрийг баруун отгоос буцсан юм. Эцэг шалгаад гэрээ. Чанаудаа буцаж явна. Айчч бай. Энэ зон. Намаа юу ч чадаагүй ингэж инээж байгаа юм. Юм алах юм бол амаа чихэндээ хүртгэнэ нэ биз? Юу гэнэ Чиндээ чи хаанаас ирэв? Чи юуг нь байхав? Гайхалгүй яхав дээ. Ээж чинь чамайг гэрийн мод болохоор яваад алга болчлоо. Яага юм бол гэж сэтгэлэн зовоод дандаа уй суудаг шүү дээ. Тийм дээ. Мо ээжээс нөр намайг санаж бодох хүн байхгүй шүү дээ. Хүү нутахгүй ханаа. Хүүч нь ардын засгийн хэрэгт амьд мэнд явна гэж ижид хэлээрэ. Харин чи тэр бүрсэдтэй би мэнд яваа шүү. Бидгийн эрт баярлал гэж хэлээрэ. Тэмтэй. Би чамайг хамаг мөнгөө морноос өгсөн гэж ээж чи хэлээгүй шүү. Гэрийн мод гэх юм. Гэрийн модоор ч яах вэ?
Юу гинэ? Гэрийн мод хэрэггүй. Би өөр бодолтой болсон. За чи сайн байгаарай. Өөр бодолтой болсон гинэ. За юу гэж явна? Төлөөлөгч бий болов? Байхгүй. Өчигдөр отогт гарсан. Юу гэв? Төлөөлөгчд хүрээнээс бичиг ирсэн юм. Алив тэр бичгээ? Өөрт нөгөөрэй гэсэн. Заалаа. Би мэдж байна. Аль. Явж улаас нарын гэрт очиж унт. Маргааш хариуг нь аваарай. За яралтай бичих гинэ. Ах сургаач мөд ирэхгүй дээ. Задлаа. Дэшор. Ороо. Яач? Байж. Яв. За юу боцгоо? Энэхүү харин улаа залгуулахгүй гэж биднийг зодж байхгүй юу? Шгүй. Чи өөрөө энэ төрөө дэрвүү. За та нар гарч. Тэгэлээ. За. Байц. Чи яагаад чухал алба залгуулдгүй юм? Ардын засгийн эсрэг дэрсэлвэл юу болдгоо чи одоо үзэн дээ. Чамайг би одоо өөрийнхөө гараар уутхан зөв бэз. Чимэд минь. Чи яасан гатуу сэтгэлтэй юм бэ? Чи бит хоёр сайнаар ярил садан төрөл. Саараар ярил нэг голын хүүхдүүд биш үү? Хай. Мондо. За тэгвэл наашир. За суу. Май. Энэ үнийг чанга дуугаар унш. Юу юм бэ? За дуугаа унш. Манай улсад үнэн сэтгэлээс Уламшвал юу болохоо мэднэ вэ? хаанаас та? Манай улсад үнэн сэтгэлээс туслан дэтгэж улс төрийг бадруулсан зөвлийн засагт Орос улс нь Монгол улс хаатны үйл хэрэгт давтаяа нийцэх тул үнээс хойш хоёр улсын ах дүүгийн барилдлагааг улам зузаатхан эдийн засаг эрдэм боловсролын талаар хоёр улсын ашиг тусад гол болгон нийцэж байгааг харьяат аймаг гушууд отдог сумдын түмэн ардад тунхаглалаа. Ийм бичгийг яах ёстой вэ? Мэдэхгүй юм да. Чи ил нэр мэдэхгүй байгаа бах та. За чи наадахыг дахиад хэд дахин унш.
Ой улаач нараа. Маргааш өглөө энэ хавийн бичиг мэддэг бүхнийг цуглуул. Сэн ах дүүгийн барилдлагааг улмаар зузаатгаж ах дүүгийн барилдлагааг улмаар зузаатгаж эдийн засаг эрдэм боловсролын талаар хоёр этгээдийн ашиг тусад гол болгон нийцэж байгааг биддэг хүн шиг л бичүүлж байна шүү. Зүгээр. Наадгыгаа бичүүл дуусаад гарч ирээрэй. За, Аль үзье? Чааваса. Наад бичгийн чинь толгой нь урууга хартсан байх шүү дээ. Түргэл. за юугээ зогслоо? Аймаг хошууд отог сумд гэж зогссон. Түмэн ардад таниулан зарлаж тунхаглуу гэдэг чи. За бичсэн нааш нь хураалгаад уццгаа. Харин та нар төрийн нууцыг алдвал ялтай гэдгийг мэдээрэй. Та сайн явахгүй? Сайн явлаа. Суу. За, Сонин юутай байна да? хүрээнээс бичиг ирсэн. Бас л хувилах гэж явдал болно гэж бодоод хүрэлцэх хэмжээгээр нь хойлуулчихлаа. Үгүй мөн. Айхтар юм да. Би чамаас аялаа шүү. Яалаа гэж Эднийг цуглуулад юу гэж болох гэж байгаа юм бол гэж бодоод хаанаас та эд бидэнд хэрэгтэй юм байна гэж би ойлгодог болсон шүү дээ. чиний санаа одоо зөвдөж байна. Харин чамайгаа явуулчих нь надад хэцүү л байна. Хааш нь Чамайг би хүрээнд явуул. Эрдэм ном сураад ирэхгүй бол болохгүй. магсаргай. Би тэгээд эрдэм сурах болоо да. Сурнаа. Чи сурна. Сурч чадна хүмүүс. Өмнө битгий уйлаад бай. Улам сэтгэл нь зовё шүү дээ. Уг нь хөөцөн удахгүй ирэхт өгчл байгаа юмсан да. Яанда. Сүрэ. Яаж вэ?
та нар энд сургууль хийгээд нилээд их зүйлийг сурлаа, мэдлээ. Та нар бол орон нутагт эрдэм соёлын үрийг тараагчид, ардын сургуулийн анхны багш нар. Юуны өмнө сургууль танхимаа хошуудаар байгуулнаа. Дараа нь хүүхдүүдэн сургах болно. Ингэхдээ зөвхөн багш нар ч биш. Манай төрийн шинэ зохион байгуулагч нар юмаа гэдгийг санаж явах хэрэгтэй. За ингээд сайн явцгаагаарай багш нараа. Хүрстэй. Сэрмаа ер нь чамтай гэрлэх том дургу байгаа болтой байна шүү. За чи ямар хөөхнүүдийн цаг мэдхгүй штэ. За дуулыгаа төрөглөгээ. За. Өмнө үхснийхээ хойноос үхдэггүй болохоор сэтгэл юм байр. Бас тэгээд чи ардын багш шүү. Мууч минь санаанаас харахгүй үргэлжил бодогдоод байх. Тэгэлгүй яах. Аргагүй. Ичиг чинь ойр хавийн ах トゥ нар их л асарсан. Цэрмаа бүрч илүү. Цэрмаа юу? Тийм ээ. Хүний зам бартаатай байт юм шүү хүм. Чи цэрмаад гомдох хэрэггүй. Тэрний сайхан сэтгэлийг чи мэдэж авахыг л бод. Ер нь тэгээд ийм том үйл хэргийн төлөө зорж байгаа эр хүн сэтгэлээ чангалах хэрэгтэй. Чимдээ өнөөдөр өнжөөд явахгүй юу? За явъя да. Ажлаа бодъё. Удахгүй хичээлээ эхэлнэ. Тийм дээ. Чимдүү. Шагдруугаа юу? Та юу гэв? Манай энд чинь танхим гэж нэг аюултай юм гараад байна гинэ. Та суул да. Хүүхдээ чинь зүгээр л сэрэг шиг дайчлаад байгаа юм биз дээ. Одоо тэгээд түүнд оруулах гэж сумнаас манай сумьяаг нэхэж ирж очиж энэ олны дотроос миний ганц үг яаж олж харав? Бод хүмүүлгүй. Одоо яах юм болж байна? Би хүүгээдэг чатаа чадахгүй. Тэгээ танд өөр хэлэх юм байна уу? Байхгүй. Энийг л хэлэх гэсэн юм. Таны тэр яриад байгаа аюултай юмны чинь багш нь би л байгаа юм да.
Юу? Чаваас та. Миний ганц итгэж байсан хүн ингэж байх. Ардын маань тэр хүүгээ чинь эрдэм номтой болгож өгөх гэж байхад Та миний хүү эрдэм номгүй ч байсан. Би энэ төр томтохгүй. таныг итгэхгүй байна гэж төр чин танд гомдоо шүү дээ. Цаашлбал хүү чинь том болоод аав минь намайг багад эрдэм ном сурахгүй даанч явдаа гэж танд гомдох цаг ирэн шүү дээ. Нэрэнтэй гэж харлах юм болов уу? Данхаар. Наад хэд та надад зарчихгүй юу? Үгүй. Яг намайг битгий үгүй хийгээрэй гэсэн маа. Болоо айлын хүн аашлуулах юм. Яадаг? Сандаг. Бидний гэр нь энд их удаах болов? Тэр намын төргөн сурчвал юу их удаа гэж. Цагаан сараснаас сурчголоо. Сурчихгүй яаж яах юм? Би ч сурсан сураагүй цагаан сараснаас буцалнаа. Жавзан. Миний дөө. Чигээ санаад бас луйлмаар болоод байна уу? Ойл. Сандаг. Чи энэ муу гоошлоод яах гэсэн бэ? Та нар яагаад хүүд ойлуулаад байгаа юм? Босоод ир. Баруун талын бүхэн нэрийг сонсё. Босоод ирхэ. Зүүн талын турсыг амлан хийгээ. Манай арслангийн шинжтэй тонгорондоо зоригтойхон баригднаа хөө. Сайн байцгаана уу? Сайн байна уу хаа? За та нар цөмөөрөө энийг сууцгаачих. За хүүхдүүдээ малгайгаа авчих. Баруун ханцуугаан сугалдаргалчих. Өнөөдрөөс эхлээд би энэ сургуулийн багш. Та нар энэ сургуулийн Шавнар. бишээ сурагчид. Зүйтэй сурагчид. Сурагчид маань тэгээд дөнгөж долоохон байгаа нь чамлалтай л байна. Гээд цаашдаа олон болох нь Дордохын 7% суглагчтай. хин дуурсан бэ? Энэ хүү. Чиний нэр хэн билээ? Сүрья. Та нарын хинэн ч гэсэн гичээлийн дундуур яаж болохгүй. Мэдвүү? За.
Чи яасан шингэн цай вэ? За энэс илүү яах гэсэн юм? Хөөе, бас их батайчих. За шагдрага. Таны хэлснийг цөмийн бичлээ шүү. Өөр хэлэх юм байна уу? Аав ээжийн хүүгээ ном сурчгаад их баяр илж байна. Миний хүү улам хичээгээрэй. Хүүгээ жаахан санжил байна л да. Санахаар барах уу да? Ойрхонсон бол үгээ ч болсон ирэхгүй юу? Цагаан сараар хүүгээ авцрах юмсан. Багш нь чөлөөх болов? Харин харин. Зарим хүүхэд нь өлсөж өвдөд бүр нүднээс гарцсан байна лээ. Манай Цэрмагийн эгчийн нэг хүүхэд байдгийн. Үсгэцгийн хүртэл шаргаад лайдсан байна лээ. За тэгээд хүүхдүүд нь оргод зүхтаагаад гэцүүл байгаа юм баха. Аа тийм үү? Явандаа дуулдах байлгүй дээ. Сайн ууцах. Тон их санж байна да. Миний хүү ирж ээжитэйгээ уулзмаар л байна. Цагаан сараар заавал ирээрээ. Багш чинь явуулахгүй бол оргож болсон ирээрээ. Орж болох уу? За. За чи юу гэж явна? Багшаа. Би нэг өгсөн юм. Юу? Чиний ганс вэ? Чиний ганс уу? Миний хөшөө. Самдаг ширэн ганс. За нааш навэ дээр. Хөөе. Сайн сурагч байна. Маачихэр. Багшаа. Самия самдаг хоёр. Нэг үчиг нууж уншаад байх юм. Тэгээ яагаад? Нийл хичээлээ давтаж байгаа л биз? Чи өөрөө давтахгүй яасан юм бэ? Яв. Хичээлээ. Байшинд байхгүй юу? Байхгүй энэ доош. Энэ баруунтай. Агаа. Хайчдаг юм бэ? Түрүүн байждаг. За орцгоо та нар орцгоо. За. Хоёр юу? Энэ урд хөдөлгөөр хоёр хүүхэд давж явна. Чи яагаад тоондоо явъя л да? Миний гол талгаад байна. Болио, буцъя. Чи тэгвэл би явлаа. Өө. Хэлтэй сууя. Өө шагдраг бай. Сайн явж гин үү? Та хаа хүрэх нь? Сайн хүүгээ. Хүүгээр яг гэж явна. Аваад уцвал багшны томгийн чөлөөх болов гэж бодож явна. Хоёрноос сурагч алга. Би бас ихчийн хүүхдийг ирэх гэж явна. Харин бүр сайн юм боллоо. Хамт яв. Тэгийн хүүгээ. Яарах юм байх. Энэ нурд шат байх вэ? Ороод гарах хэрэг бай.
Тэднийг чинь тэнд юм уу? Тийм ээ. Хоёулаа жаахан оройд чүрхнээ дээ. Энэ засгийн шуурган дундуур ямар хийж явна? Хайж гэж явцгаад байгаа чинь энэ вэ? Яасан задарсан хүмүүсүүд та нар? Аль явцгаая? Буццгаа. Байн хутаг ах уу? Хайчил хэрэгтэй дээ. За. Гайгүй. Жаахан гэдэг үү дээ. Бас тоохгүй. Зүгээр хүмүүс битээ хөт. Хайчны байж байгааг. Заавал нуха. Зүгээр. Аль хүмүүс мөстэй ус. За. Хорунууд нь бэлзийгээд мөн чайхтар хөлдөж дээ. За, зөөлөн. Бас нэг үг юм аа. Цаашаа. Галаас хол сууцгаа. Наад нүүр амны ч хөлдөнг сүйд болчихгүй юу? Май. Гэр орноосоо хүн ирж байхад ямар юма хийж оргож явбал их цахаа алдсан золигнууд уу? Бичиг гарч ороод байгаарай. Би төлөө оруулаад ирье. Маас л болж байгаа юм. Чи л өөрөө яв гэдэг байсан шүү дээ. Чи өөрөө бас яв гэдэг. Алив хөөхэ. Би хаглаадах юм. Чингэд яаж вэ? Муухай байна даа хүн. Эдээ бас тусгүй юм бол. Хоёр хөлөнч гэж бүр модоо. Яа нэгнэ? Тэр шөвгөр хар хутлуу тэгнэ тэр. Цаадуул чинь яаж вэ? Хоёр хүүхдч бараг зүгээр юм байна л да. Хөөх юм уу вакцин свэд болж. Манайх нэн хоёр хүүхдээс нь боллоо. Манай эгчийн энэ хүүхдэд үг хэл хүн байхгүй. Бүр задарч гүйцсэн хүүхд байгаа юм. Үнсэд би юу хөөхэ? Үнсэд байхгүй. Хүрээ орсон сурагтай. Бидэнтэй хамтайхаа болсон шүү дээ. Хөөхэ.
чинь тэгээд бүр явж байгаа мó? Төр явж байгаа мó? Итгэхгүй л дээ. Хүү итрийг хайчихсан шүү дээ. Тэгээд энэ мэт юмнаас болоод чимдийн дэргэд очихоосоо зовоод байх. Юу? Зовх юу байх вэ хүм? Энэ чимэд багш тийм хүмүүс хүн биш. Их сайн хүн байгаа юм. Чимдээ. Би чинь яаж вэ? Гайвах. Чигээ зээрээ. Өнөө ирлээ. Тэгээ юу. Цаа авчирлаа. Уух уу. За тэгштэй. Энэ үү юу? Тэгээд. Хүч өндөж болох юм уу? Зүгээр. Уга цагаа ууцгаа. Сууцгаа. Бас битгий дэмэдэнж харвалаг тариад байгаарай. Та нарыг л гэж явж муу багш чинь хамаг хөлгаараа хөлдөөчхөд. Одоо ямар байна да? Тэгж дураар чинь тавих байхаа. Маахуха. Аава, та өөрөө оргож ус ирээрээ захин дээрээ бичсэн байсан шүү дээ. Ухаа. Одоо байтлаа худлаа ярих нь уу? Дугасуу. Зүгээр. Хоёр гацрын л яхан олдсон байна лээ. Тийм үү. Чи нэрээ хэлж байгаа биз? Чи надад итгэхгүй байгаа биз? Тэгвэл би тэднийг авчирч уулзах уу та? Ханаас таах? Чимдээ гихтлүүд битгий бос. Эрдэм соёлоо бадаргуулахыг шамдан хичээж буй тул сая сурах баг хөвгүүд дор өчүүхэн тус болохыг эрен бичиж урд өдөр Улиг үгэн бичиг хэмээн нэрийдвэ. Эгүүн Чи томны төлөө аяхгүй хүүхдийн төлөө яах вэ? Хүүгүүд за оёндоо. Нэгдэг цаад нууцгүй юу? За жав за. Чи наадахыг юу гэж ойлгов? Сайн бодоо тайлбарл. Мэдв үү? За. Чагдаргаа. Та имэйл хазаараа бариад хаачих нь. Ахын юмаа янзалж байна. Багш маань одоо гайгүй болж байна. 2 сар гараа боллоо. Явахгүй бол ардгаа жил хэцүүдэх нэ. Хиний янаагүй хэцүүдлээ. Эмхүүхэ. Бид хоёрын нэг нь үлдэнэ байгаа. Харин чи үлдэх үү, би үлдэх үү? Хүү маань гэхээс биш. Химаж үлдсэн яах вэ?
Хүүч нэгжтэй чинь байгаа болсон хойно гайгүй шүү дээ. Чамайг тун санаад болохгүй бол ах чинь очиод нааш нь явуулчих. Мэдвүү? Ямар хүн болохын чи удаас яаж мэдэж байгаа юм? Ямар хүн болохыг чи өөрөө нүдэрээ үзнэ. Удахгүй хэдхэн жилийн дараа эдэн шиг ном үзэл ингээд тоглож явах болно доо. Нэрээ тэгнэ. Тэгин. Омгийн дулмаа. Хэдтэй вэ? 8. Хуучин хүүхэд хаавар тэгж байгаа юм би. Цаа чи. 8 дугаар сарын 27-нд хүүхдээ авчихсан шүү дээ. За. Оо, таяр чинь бүртгүүлэх гэж байгаа юм. Тийм ээ. Юм билээ? Чимбат. Хэдтэй билээ? 8-тай. Чимбат маань одоо 8 хүрчихсэн гэлөө. Хүрсэн шүү. Хэдий зүгэл хай мэдсэн биз дээ? Мэдсэн. За яа та. Таяр юу гэж байна? Таярын дорх гэсэн юм аа. Лам хүүхэд болохгүй дээ. Лам багч чинь уурлан шүү дээ. Эцэг их чинь ор гэсэн юм уу? Аа? Лам хүүхдүүдийг авахгүй. Яв. Багш ирлээ. За сууцгаа. Бид одоо л дийлж байна. Харав. Лам нарыг уу? Тийм ээ, лам нарыг дийлж байна. За тэр шүү. Сая хоёр лам хүүхдэд царай өгөлгүй хөөгд гаргачихсан юм. Тэгс. Юу? Хөөгд гаргачихсан юм аа. Тэр боо. Авлаггүй яах. Тэд чинь бас л ардын хүүхдүүд шүү дээ. Засуу. Тэгнэ. Чи би тэр чи ингэж л баларна да. Яви хойноос. Битгүү. Та хоёрыг авнаа. Заавал. Сантаг энэ танаа анги. Одоо 38 хүүхэдтэй. Маргааш 2 хүүхэд нэмж ирнэ. За ингээд хичээлээ явуул да. За багш. За хүүхдүүд хичээл эхлэе. Өнөөдрөөс эхлээд би танаа ангийн багш. Та нар энэ сургуулийн сурагчид. Та нарын хэлдэг яахын аргагүй зөв. Тэгтээ та бүхнийг ингэж үүргэлж удааширч цагалдаж байхад чинь эдгээр яаж вэ? Юм бүхэн коммуних боллоо. Өсвөрийн хүүхэд багчуудыг хүртэл сургууль, танхим хүмбрийн хүүхдэд тэнд өгч байна. Тэгээд та нар хийдийнхэн суурин дээр өлбөрч өгөх хэрэггүй. Үгүй. Тэгэхгүй. Бид бүгдээрээ эвийг гэж бид эдэнтэй тэнцээ. Босъё. Тэхүү. Сайн гойлоод. Шороогоор ингэж гашиж өгөхгүй бол устдахгүй шүү. Багшаа усаацлаа. Заашгүй. Энд нэг хөвлөөсөө. Хөрдөнэ. Багш, би данх сургууль байгуулах жилээ. Энэ модыг тарьсан бол үдийд сайхан мод ургасан байгаад. Тэр үе та нар сургуулиас ороод надад энэ бодод санахын зав өгдөггүй байсан шүү дээ. Юу болж байна? Юу багш?
Энд чи болж юм бэ? Алив хаашаа. За болохоо байлаа да. Лам нар байна. Эрдэнэ. Чи баруун тайшаа яв магсаргаа дээр очив. Тэнд юу болж байна? Мэдээ тэр. Одоо яа. Хашаа та өөрөө яах нь? Би яах вэ? Доочлоо. Сандаг. Чи хойд айлуудад найдаа болгоомжтой яваа. Агшны гарт буух хэрэгтэй болно гэж даанч бодоогүй юмсан. Та нар чинь яаж байгаа улсууд вэ? Энд чи сургууль шүү дээ. Охаа. Сургууль юу? Та нар юу? Өргөн байраа эзлээ. Хүүш. Сандаг. 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 Эд чинь яаж байгаа болоод вэ? Бидний ажлыг хөтөмжтэй болохоор тайснууд хорцож байгаа юм. Миний хүү. Ичгүй үйл. Тэмээ би байна. Чи намайг ингээд ирнэ гэж бодоогүй үстэй. Би энэ мосоо эсэргүү нарыг даралцаж явна. Тэгээд хүүгийнхээ барайг харах гэж ирлээ. Чимэд хайцсан бэ? Чимдүү. Бас л тийшээ явсан. Аль миний хөө? Би хүүгээ үзье. За би хүүгээ үзлээ. Улсын хөрөнгөсөйд боллоо. Энэ мосын эсэргүү нар бас л шатааж байна. Чи намайг энд ирсэн гэж хэнд ч хэлж болохгүй шүү. Энэ бол улсын нууц. Энэ хөлийн өмнөдтэй үеэр чи бит хоёр дахиад уулзч мэднэ, үгүй ч байж мэднэ. За баяртай.
Багшаа. Энэ муусан эсэргүүнүүд одоо ч шавтарсан байхаа. Багш нурд чам шиг тэгж боддог л байсан юм. Гэтэл тийм биш байжээ. Ер нь иймэрхүү с ижигтэй бүгдийг устгаж ил байвал таарна. Болохгүй. Би 10 жилийн өмнө ийм үг яриад буруудж байсан. Гэсэн ч үргэлж сэрэмжтэй байх хэрэгтэй. Ингэхдээ бид сэрэмжтгэл хоёрыг хоёулангийн хадгалж явахаас өөр арга байхгүй юм гэж би боддог болсон. Монохойчи ингэж явдаггүй. Намайг мэдвэсэн цагт та нар амар заяага үзэн байхаа.